За ингээд өнөөдөр бол энэ хичээлийн 7 дугаар хичээлийн бол үүдэж байна. За тэгээд өнгөрсөн өчигдөр бол 6-7-ыг л үтсэн. Тэгээд 6-7 өнөөдөр баттгаж байна. 6-г нь бол ямар асуудалгүй ойлгоод байгаа. Харин энэ 7 дугаар хичээлийг л ерөөсөө ойлгож өгөхгүй байна. Одоо энэ нэг үл ерөөсөө ойлгож өгөхгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэний үндснийг ерөнхий логикийг нь ойлгохын тулд гроп ингэж орж байгаа. Тэгээд одоо ингээд саний юугаа скриншот хийж аваад энэ кодны логикийг тайлбарлаж өгөөд оруулж байгаа. Надад болохоор ингээд хамгийн энгийнээр нь тайлбарлаж өгч л байгаа юм л та. Би тэрнийг ерөөсөө ойлгохгүй байна уу. Тэгээд болдог л ахтай хөө. За одоо бол арай өөр жишээн дээр бол ажиллаж байна. Тэгээд би нэг ерөнхийдөө ойлгоод байна. Гэтэ миний нэг үндсийг ойлгох өмнө энэ while гэдэг энэ loop-ийг ойлгож чадахгүй байгаа юм. Тийм учраас одоо энэ логикийг нь ерөнхийдөө бол ойлгохын тулд Grok-оос ингээ асууж байна. За ингээд 6 ингээ оруулж байгаа. Тэгээд логикийг тайлбарлаад өгөх гэж асууж байна. За ингээд тэгээд хоёр янзаар тайлбарлаж өгч байна. Аль нэгийг л одоо сонгож одоо ойлгох нь тий. Тэр ерөөсөө ойлгохгүй байна гэсэн юм а би ерөөсөө нэг ойлгож чадсангүй нэг дахиж тэрний тоотал гэдгийг л ерөөдөө ойлголоо. Тэрнээс бусдыг нэг үндсэн логикийг нь бол ерөөсөө сайн ойлгож чадсангүй нэг хуваар ярих юм бол нэг 60% хэрэгтэй л бол ойлголоо. За тэгээд энэнийг бол яг хуу энэ логикийг нь бол ерөөдөө ойлгож чадж байна. Ямар ч асуудал уу.